Анрид Медиа зочинтой болон 2024 онд Монголд болох марафонуудын нэгдсэн мэдээлэл. Хаврын урь наашилж гадаах спортоор хичээллэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй энэ цаг үед Гүйлээ Instagram хаягийн админ, Sustainable Монгол подкастын санаачлагч, хөтлөгч Инх Зулын бэлтгэсэн Монголд тогтмол зохион байгуулагддаг томоохон марафонуудын талаар цогц мэдээллийг хүргэж байна. Бидний бага хас эхлээд гүн гэдэг нь хамаг хурдаараа уралдаж, өрсөлдөх гэх ойлголтыг багш нар суулгасан гэхэд буруудахгүй болов. Тиймээс ч олон хүн гүйхээс хаширч гүйлт миний спорт биш хэмээн өөртөө итгүүлдэг юм шиг санагддаг. Гэхдээ гүйх тусам гүйхийн мөн чанарыг илүүтэй ойлгож эхэлдэг. Хол, ойр, хурдан, удаан уралдаж өрсөлдөж гүйхийн оронд өөрийнхөө биеийг сонсож гүйх нь хамгийн зөв бөгөөд гүйлтийн дараах сэтгэл ханамжийг илүү өгдөг болохыг миний бие энэ спортоор хичээлэх тусмаа ойлгодог юм. Ингээд гүйлтийн спортыг сонирхогч хэн бүхэнд Монгол тогтмол зохион байгуулагддаг онцлог марафонуудын мэдээллийг хуваалцъя. Эдгээр марафонууд бүгд өөрсдийн гэсэн онцлогтой бөгөөд хил хязгаараа даван туулах, хинээс ч илүүтэй өөртөөгөө хамт байх боломжийг өгнө гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар марафон. Улаанбаатар марафон жил бүр зуны нээлтийг өгөхөд автомашингүй өдрөөр скватрын талбайд зохион байгуулагдсаар хэдийнэ 10 жилийн хугацаа өнгөрчээ. Ковидын 2 жилийн хугацаанд хэдий завсарласан ч 2022 оноос эхлээд марафоны брендинг өнгө дүр төрхөнд томоохон өөрчлөлт орсныг онцлох нь зүйтэй болов. Улаанбаатар марафон Хайпейтийн хамтарч ажилласнаас хойш Нээсэл хотын нэрээр нэрлэгдэх энэхүү марафон илүү олон улсын түвшинд хүртлээр зохион байгуулагдах болсон. 2022 оноос хойш RFID технологиор бүрэн автоматжснаар оролцогчдын гүйлтийн мэдээллийг үнэн зөв, бодиттой хүргэж, мөн гэрэл зургаач дурсгал болон авах нөхцөлийг бүрдсэнийг онцлууштай. Жил өрх тусам тэмцээний зэрэглэл болон тамирчдын амжилтууд нэмэгцээр байна. Өнгөрсөн жил гэхэд нийт 30 орны 30 мянган гаруй оролцогч, 100 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 500 гаруй сайн дурын ажилтан тус оролцжээ. Энэ жилийн Улаанбаатар марафоны хувьд 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдахаар 5 нь гараад байв. Гүйлтийн зайн төрлүүд ба хураамж. 1.5 км 5,000, 5 км 5,000, 10 км 30,000, 21 км 50,000, 42 км 60,000. Насны ангилал. Бүх насны ангилал хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Mongolia Sunrise to Sunset Marathon. Хөвсгөл аймагт 1999 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа Монголын 2 нарны хооронд буюу Mongolia Sunrise to Sunset уулын гүйлтийн тэмцээн Runners World сэтгүүлийн 2022 оны 5 дугаар сарын дугаарт дэлхийн топ 100 гүйлтийн тэмцээний жагсаалтын 73 дугаар байранд эрмэлэгдсэн. Түүнчлэн Runners World UK-с дэлхийн шилдэг 100 уралдаанд багтсан бөгөөд тус уулын гүйлтийн тэмцээнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгаль зохион байгуулагддаг тэмцээн гэж нэрлэжээ. Монголын 2 нарны хооронд уулын гүйлтийн тэмцээн энэ жил 8 дугаар сарын 6-наас 13-ны хооронд зохион байгуулагдана. Монголын үзэсгэлэнт байгальд гүйж өөрийгөө сорих хүсэл зорилготой гадна дотны найзуудтай энэ мэдээллийг цааш нь дуулгаарай. Тус тэмцээний орлого нь хүсгэлийн байгалийн зохицолборт газрын гайхамшигт байгаль, соёл хамгаалах үйлсэд зориулагддаг. Финишер медаль болох дурсгалын мөнгөнд авчийг барианд орсон бүх тамирчид авах боломжтой. Хизээ 8 дугаар сарын 14. Байршил, хувьсгалийн байгалийн зохицолборт газар. Гүйлтийн зайн төрлүүд ба хураамж. 42 км буюу 1400 м-ийн өндөр авалт 250 мянган төгрөг. 100 км буюу 2120 м-ийн өндөр авалт 250 мянган төгрөг. Тал нутгийн марафон. 1997 оноос эхлэн тал нутгийн марафон нэртэйгээр жил бүрийн 9-р сард Хүү Долоон хотод зохион байгуулагдаж эхэлсэн. Тус марафон нь Монгол соёлын салшгүй нэг хэсэг болох морины уралдааны талбайд болдгоороо онцлогтой. Финишер медаль зөвхөн 21 болон 42 км-ийн барианд орсон тамирчид авах боломжтой. Энэ жилийн тал нутгийн марафоны ялагчийг хундан цагаан хоноор шагнах гэнэ. Өнгөрсөн жил тус марафонд гадаад дотоодын 1000 гаруй оролцогч оролцсон. Энэ жилийн тэмцээн 9-р сарын 2 дахь 7 хоногийн Бямб нэм гарагт зохион байгуулагдах төлөвтэй байна. Гүйлтийн зайн төрлүүд ба хураамж. 3 км нь 20,000, 5 км нь 20,000, 10 км 30,000, 21 км 50,000. Хадад трейл 50k. 2020 оноос Iron уулын гүйлтийн клубээс жил бүрийн 9-р сар зохион байгуулж эхэлсэн Хадад трейл 50k уулын гүйлт нь Улаанбаатар хотын ойр орчимд байгалийн сайхныг мэдэрч дуу чимээ ихтэй хотын орчноос хөндөрөх боломжийг өгөх болно. Өнгөрсөн жилээс эхлээд гүйлтийн зай болон өндөршөлт өөрчлөлт орсноор тус тэмцээн нь олон улсын хэмжээний уулын гүйлтийн шалгуурыг хангасан оноо тэмцээн болсон юм.
Финишер медалийг зөвхөн 21 болон 42 км-ийн барианд орсон тамирчид авах боломжтой. Байршил хадад вилла. Гүйлтийн зайн төрлүүд бага хураамж. 10 км нь 50,000, 25 км нь 90,000, 50 км нь 120,000 төгрөг байна. Итгэл найдвар боломж Улаанбаатар марафон. 2015 оноос хойш жил бүрийн 9-р сард Ахилс Монгол Олон улсын байгууллагаас уг марафоныг угшийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээлхийг нь уриалгах зорилготойгоор зохион байгуулж эхэлсэн. Финишер медалийг зөвхөн 21-42 км-ийн барианд орсон тамирчид авах боломжтой. Байршил үндэсийн цэцэрлэгт хүрээлэн. Гүйлтийн зайн төрлүүд 1.5 км, 5 км, 10 км, 21 км болон 42 км. Android Media зочинтой болон нийтлэг бичсэн инх зүйл дизайнер Инхнаар нийтлэг уншсан шиний нэгэн.